Та өмнө гадаад харилцааны сайдаар ажиллаж ирсэн Монгол улсын өнөөгийн гадаад бодлогыг та хэрхэн дүгнж байна вэ? Бид хоёр өршөлтөй харилцаж байгаа харилцаа, гурав дахь өршөлтөй харилцаж байгаа харилцаа, үүнд Ороногийн гэрээг та хэрхэн харж байна? Эдгээр хамтын ажиллагаануудыг цааш нь хэрхэн явуул бодлоготой байгаа? За дараагийн асуудал хот хөдөөгийн хөгжил ядуурлыг бууруулдаг гэдэг. Бид хотоо хэтэрхий хөгжүүлэх гэж оролдоод хөдөөгөө орхигдуулаад ядуурлыг нэмэгдүүлээд байгаа юм шиг харагддаг. Үүн дээр ч онол байдаг. Тэгэхээр та энэ хот хөдөөгийн хөгжлийн бодлого дээр ямар бодлого гаргах вэ? Гуравт нь засгийн газрын тэргүүнээр сонгогдоод ажиллахад засгийн газрын өмнөх мөрийн хөтөлбөрийг тодтогох уу? Өөрөөр хэлбэл оролцогч намууд өөрчлөлтүүл энэ мөрийн хөтөлбөрийн зарчмын зөрүүтэй зүйлүүд гарч болцсогүй учраас мөрийн хөтөлбөр дээр та ямар байр суурьтай байгаа вэ? За бүсчилсэн хөгжлийг та юу гэж дүгнэж байна? Энэ бүсчилсэн хөгжлөө хэрхэн бид урагшин явуулах вэ? Жалгаар тойрсон 330 сумтайгаа 21 аймгаа тойрсон 21 сумтайгаа бид 21-р зууны хөгжлийн тухай ярих уу? Шинэ загварыг бид цааш нь хөгжүүлэх гэдэг дээр та ямар байр суурьтай байна? За дараагийн асуудал нь эрчим хүчний асуудал. Эрчим хүчний асуудал бидний том асуудал болчлоо. Саяхан 3 дугаар станц дээр том хэмжээний гэмтэл ноцтой хохирол бий боллоо. За үүнийг захиргааны талаас нь нөх бодлого гарч байгаа арга хэмжээ авч байгаа юм байна. За дулааны асуудлыг хэрхэн тооцох вэ? Энэ эвдрэл гэмтлийн ард ноцтой үр дүн байж болох үүнийг та юу гэж үзэх вэ? Стратегийн ордуудыг яаж үзэж байна? Ард түмний хүлээж байгаа ухаан удаг төгөргнөөр нөгөө овоолгуудыг та юу гэж дүгнэж байна? Ер нь залуучуудад хэрэгтэй байгаа эх оронч үзэл хүмүүжлийг та хэрхэн үзэж байна? Нэг нь бас том асуудал бол энэ нийгмийн эрүүл мэндийн асуудал. Залуучуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөвшлийн асуудал хурцаар эргэж байна. Үүнийг та яаж засгийн газар та шийдэх вэ? Ер нь танаас ард түмний хүлээж байгаа хүлээлт бол маш өндөр байна. Алсын хараатай үр дүн нийгмийн итгэлийг бэхжүүлнэ гэж таны концепц байгаа. Энэ концепцоо та хэрхэн энэ үлдэж байгаа 3 жилд хэрэгжүүлэх вэ? Гол асуудал бол төр дэдхийн иргэдийн итгэлийн асуудал байгаа. Үүнийг Монгол улсын засгийн газрын тэргүүн манлайлах учиртай. Үүн дээр таны өөрийн үзэл санаа маш чулаа. Энэ дээр та За Батцамбарлаг шүү нэмэлт 1 минут. Батцамбарлаг шүү микрофоныг нэмэлт 1 минут. За нэг асуулт үгээр хариулах асуулт байгаа. Мэргэжлийн хяналтыг сэргээх үү? Энэ дээр та ямар байр суурьтай байна? Улаанбаатар хотын энэ том төсөл хөтөлбөрүүд эхэлсэн явж байгаа. Та үүнийг хэрхэн үзэж байгаа вэ? Нийслэлтэйгээ хэрхэн хамтран ажиллах вэ? Эцэст нь асуухад энэ боловсролын салбар бол бидний хамгийн том ялцрал, дороотл, эмгэнлийн суурь юм байна. 20 дугаар зууntайгаа хамт үлдсэн боловсролын салбар дээр, дунд боловсрол дээр, дээд боловсрол дээр, суурь боловсрол дээр та ямар реформ хийх вэ? Үүнд та ямар үзэл санааг бэлтгэж байна вэ? Эдгээр асуултанд хариулт өгье. За замдагчдад дараагийн микрофоныг өгье. За Батцамбарлаг шөнийн асуултанд хариулъя. Нийтдээ 11 асуулт асуулаа. За нэгдүгээр 12 асуулт юм байна. Нэгдүгээр гадаад бодлогын асуудал бол тодорхой. Монгол улсын хурлаар батлагдсан гадаад бодлогын үзэл баримтлалыг засгийн газар би илүү хэрэгжүүлж ажиллах учиртай. Өнөөдрийн нөхцөл байдал маш ойлгомжгүй гадаад орчинтой бид нүүр тулж байгаа. Жижиг орнуудын болон том гүрнүүдийн бодлогын зөрөлдөөнийг та бүхэн одоогийн орчин үеийн зөрчилдөөнөөс харж байна. Ийм учраас Монгол хүн болгоны сөрөн дэвсгэрлэх үндэсний чадварыг бий болгоход дотоод гадаадгүй анхаарах цаг ирсэн гэдгийг би онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Энэ үндэсний сөрөн дэвсгэрлэх чадварыг Монгол хүн, Монгол айл, гэр бүл, Монгол аж ахуй нэгж болгон бий болгож иж бид хоцорч биш, хохирж биш, харин урагшаа ахиж хөгжиж дэвшин. Үүсч болох эрсдлийг
ард түмнийхээ нуруунд дүүрүүлж, ард түмнийхээ хармаа хэвчийг тэмтэрч биш, төрийн урлагийн зардлаа багасгаж, бүсээ чангаж гарах шийдлийг би сонгоно. Өөрөлдвөл төр өөрөөгөө бүсээ чангалах зарчмыг. За хоёрдугаар ураны асуудлыг бол би байгаль орчны төрийн бас байгууллагуудтай уулзж ярилцчихсан. Энийг бол хамтарч хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээ хийж, хөндлөнгийн лабораторийг байгуулж, энэ дээр одоо энэ хор хохирол экологид үзүүлэх нөлөөллийг нь хянаж үнэлт өгнээд, үүн дээрээ үндэслэж, хамтын шийдвэр гаргаж, ингээд эрсдэл үнэлгээний хийсний үндсэн дээр одоо хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. За мөрийн хөтлөр бол бид шинэ засгийн газар бүрдүүлвэл бүтэцийн өөрчлөлтийн бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиа өргөн барьж батлуулсны дараа үнэтэй уялдуулж мөрийн хөтөлбөрийн асуудлаа та бүхэн танилцуулна. Энэ хугацаанд багтаага дэлгэрэнгүй танилцуулах боломжгүй том нүсэр асуудал гэдгийг ойлгож байгаа. Зөрчилсөн хөгжлийн асуудал ч гэсэн тэр энэ сумдын асуудал ч гэсэн тэр ер нь бол энэ хот хөдөөгийн ялгааг багасгах талаар авах арга хэмжээ бол орон нутгийн бүтцийн хөрөнгө оруулалт, захин үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэл аялал жуулчлал хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлоготой зохицоороо уялдаж хэрэгжих ёстой. Төвлөрлийг бодиттой сааруулах ёстой. За орчин хүчний бие даасан бодлого бол одоо энэ саяны 3 дугаар цахилгаан станцаар дээр болсон дэлбэрэлтийн асуудлыг хуулийн хяналтын байгууллага шинжилж байгаа. Эрдэнэт хүний амнаас эрсдсэн маш их хэмжээний хөрөнгө хохирол учирсан. Энэ жилдээ бид дулааны болон эрчим хүчний нөхөн хангалттай хийж чадах хэсгийг нь одоо шийдэлгүй хүлээж байна. Ийм учраас засгийн газар яаралтай байгууллагын жинжиглэр ажилд орох шаардлагатай байна. За стратегийн орд газруудын талаар ч гэсэн миний баримтж байгаа байр суурь үндэсний баялагын сангийн хуулийг батлахдаа миний оруулсан нэмэлт өөрчлөлтүүд тав тодорхой болно. Тухайлбал төгрөгийн нуурын орд газрыг одоо салхитын мөнгөний орчиг хууль зөрчсөн үйл болгоныг ил тод болгож улсын мэдэлд үндэсний баялагын санд авах зарчмыг эрхэм болгоно. Энэ тэргүүнд тавина. За эх оронч үзлийн хувьд бол эх оронч Монгол хөтөлбөрийг Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байхдаа бид босруулж байсан. Эх орон үнд сугсаа олд төвчлээрээ бахарх, үндэсний ашиг сонирхол ёс зүй, хууль, төр ёсны үзлийг дээдлэх, үнд зүйл өгөхийг нийгмийн сэтгэл зүйд төлөвшүүлж, нэг Монгол нэгдмэл үнд зүйлтэй байж улс эх оронд үнд зүйлийн хандлага төлөвшин энийг public value гэж буюу одоо олон нийтийн үнд зүйл гэж тодорхойлдог. Ийм ч учраас би хурлын гишүүнээр ажиллаж байхдаа төрийн албаны ёс зүйн тухай хуулийг санаачилж, төрийн албаныг шатыг дээрээс нь эхэлж шийдэх ёстой гэсэн зарчмыг баримталж, төрийн албаны өндөр албан тушаалтнуудын ёс зүй хэм хэмжээг хуульчилсан ийм хуулийг анх баталж хэрэгжүүлсэн. Хувь хүний үнд зүйл бол бие биенээ үндэх, эх орноо хайрлах, харилцан тусцах. За зандааш дараагийн микрофоныг нэмж өгье. За ингээ эх оронч үзэл, эрүүл мэнд, боловсрол, Улаанбаатар хотын бодлогод бол бүгд уялдаа холбоотой. Нийслэлийн талаар баримтж байгаа бодлогын талаар би тодорхой ярьсан. Энэ чиглэлээр нэлээд дэлгэрэнгүй бодлогыг төлөвлөсөн. Нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллахаар танилцуулсан. Энэ талаар бол бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг танилцуулах үедээ дэлгэрэнгүй танилцуулъя. Энэ 12 асуудал том бөгөөд чухал асуудлууд байгаа учраас энэ мэргэжлийн хяналтыг байгуулах асуудлыг ч гэсэн би эхний ээлжийн хяналтыг хэрэглэх газар давхаас хавуулаад бүтэц бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцүүлэхдээ танилцуулъя. Тэн дээр тодорхой байр суурь байна. За Батцанбүрэл гишүүн нэмж тодруулъя. Та түрүүн Эрнадо Сатог ишилж асуусан. Капиталын нууцын нэг юм нь өрнийн ялгуулсан капитализм өөр газар өөдөлтгөө гэд хэлчихсэн байсан байна. Та хамгийн сүүлд инх тайвны газар зүгээд ном орчуулсан. Маккендрийн онлоор зүрхэн газар гэд шинэл томьёол байдаг. Монгол улс бол 1943 оны цөөхөн хэдэн тэмээн жингийн замтай Монгол улс биш болсон. Тэгэхээр Монгол улсад хөгжлийн ямар идеологи таарна гэж та үзэж байна вэ? Капитал шүтсэн үзэл суртал явах уу? Эсвэл нийгмийнхаа чиг баримжаагаар шүтсэн үзэл баримтлал явах уу гэдгээр та тодорхой байр суурь хэлээч. За зандааш дараа хариулъя. За ер нь засгийн газрын бодлогын залгамж чанарыг л хадгална шүү дээ. Цоошин дугуй зохиогоол, цоошин бодлого хэрэгжүүлээд байх цаг хугацаач,
тийм шин санаачлалууд хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал. Ийм учраас одоо нэгэнт батлагдсан мөрийн хөтөлбөр шин сэргэлтийн бодлого дээрээ тулгуурлаж энэ босрол Улаанбаатар хот энэ бүх бодлогууд хэрэгжинэ. Ер нь энэ идеологийн төвшин ч гэсэн нэг Монгол нэг эдмэл үндсүүл гэдэг энэ зарчмыг баримтлана. Монгол улсын төр засны түүх бол 2-3 мянган жилийн түүхтэй. Монголд капитал шүтгэхгүй хөгжлийн ганц чадвар бол чадвар шүтэх, инновац шүтэх. Одоо энэ технологийн зүүн технологи шүтэх модель энэ бол алгасаж экспонент хөгжлийн загвар буюу өсрөнгөө хөгжлийн загвар бол хичнээн буур хөгжилд орж гисэн технологийн дэвшлиг ашиглах замаар өсрөнгөө хөгжиж болно гэсэн